одоо сэргэн босч байгаа улсаа дагах уу? Өөрөөр хэлбэл Оросоо дагах уу? Эсвэл хүчин суларч байгаа урд талаа дагах уу гэдэг баримжаа бол улс төрийн түвшинд байсан баг л да. Тийм учраас манжууттай тодорхой хэлцээ гэрээнд орж бид нар бол түүхчид ярихдаа одоо дагаар орсон, бууж өгсөн гэж ярьдаг. Ямар ч байлаа гэсэн манжтай зохицох тийм бодлогыг бол өндөр гэгэний зүгээс барьсан гэж бодож байгаа юм. Яагаад гэвэл үндсэндээ бол Монгол нутагт иргэн улс гэж одоо бид нэр ярьдаг одоогийн хятадыг сууршуулахгүй байх. Газар тариалан эрхлүүлэхгүй байх. Гэх мэтчлэн олон хоригуудыг бол тавьж чадсанараа 19-р зууны төгсгөл хүртэл бол Монголын нутагт байрших суурьших нь бол бага байсан. Энэ бол үндсэндээ өнөөгийн монголчуудын одоо тэр сул үед бол яг үндэсний хувьд бол авралын маягийн шийдвэр байсан болов уу гэж ингэж би хувьдаа боддгийн шүү дээ.